Сайн байцгаана нөхдүүдээ иргэний улсын боловсролын ээлж тгчээл эхлэхэд бэлэн боллоо. Бид өнөөдрийн сэдвээрээ Монгол Улс хаалтны даргац орон нутгийн онцлог, үг, хэл, хувц сунар, орон гэр зан даншлын ялгааг танин мэднэ. Халах үндэстэн. Халах үндэстэн нь үг дээдсэн 8-аас 12 дугаар зууны үед туул, хэрлэн, онон уран голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба 13 дугаар зууны эхээр Монголын нэгдсэн төр байгуулахад гол цөмөн болж тэргүүлэх үүрэг гүйцэтгсэн одоо халахчууд Монгол улсын газар нутгийн төв хэсгээр нутаглан аж төрдөг. Хэл соёлынх нь хувьд халах аялгау нь Монгол улсын төв аялгау бөгөөд Монгол улсын хүн амын 84 орчим хувь нь халах аялгаугаар ярьдаг. Монгол улсын албан ёсны монгол хэл бичиг Монгол улсын үндсэн хууль 8 дугаар зүйл нь халах аялгаунд суурилдаг. Монгол гэр 3000 орчим жилийн түүхтэй. Нүүдлэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц юм. Бүтэц зохимжийн хувьд хөнгөн, зай багтаам цайтай агаар сайн нэвтрүүлдэг, удаан эдлэгддэг, олон дахин нүүд суухад нүүдлийн ая даах, хөнгөн авсаархан гих мэт архитектурын онцгой шийдэлтэй тул орчин үеийн минимал эколог хэрэглээг эрхэмлэгч гадаад дотоодын хүмүүсийн сонирхлыг улам бүр татаж байна. Хувц халах эмэгтэйчүүд түнтгэр мөртөө дээл өмсдөг байсан ба хан гарт шууг бэлэгдсэн дэргэр үсэндээ 5-аас 10 кг мөнгөн эдлэлийг шүр суудаар гойж чимэглэж зүүдэг. Халахууд улаан өнгөөр галын дүлийг цэнхэр өнгөөр тэнгэр докторгыг бэлэгддэг. Ноён хүний малгай энгийн ардынхаас отог жинсээрээ ялгарна. Ноён хувцсан дээр луу, усан долгион хээ, үүлэн долгион хээг дүрслэн хатгсан байдаг. Луун хээний хумс хүрэмэн дээрх пүүсэн зэрэг дивийг тодорхойлно. Энэ нь хүндэтгэл ёслолын хувцс бөгөөд Монгол орны эрх чөлөө сайн сайхныг бэлэгдсэн олон бэлэгдлийг өөртөө шингээсэн байдаг. Халахчууд охиныг нь гуйж сүү тавих үеэс эхнэр нөхний иж бүрэн хувцс гоёл чимэглэлийг бэлтгэн хормын өдөр нь эхнэр хүн болгодог зайлшилтай. Эхнэр хүний дээлийн ханцуй урт нарийн дэлгэр мөртөө байдаг. Дээлэн дээр ууж өмсөх бөгөөд гоёлын ажлын гэсэн хоёр янз байна. Өдөр тутам өмсдгийг нь цээж ууж, гоёлд өмсдгийг нь урт ууж гэнэ. Нөхөрт гарахаар үсээ дэрвэр болгон засаж, үзүүр хэсгийг үсний гэр тавина. Газар нутаг. Булган аймгийн Дишиг, Дорнод аймгийн Баяндун, Баян уул, Даш балбар, Цагаан овоо, Сэлэн аймгийн Ерөө, Төв аймгийн Мөнгөн морьт, Хөвсгөл аймгийн Цагаан уур, Ханх, Хинтээ аймгийн Батширээд, Бэндэр дадал, Нориглон, Баян адраг суманд бурайдууд амьдардаг. Одоо бүгдөө бурайд үндэстний талаар авч үзцгээе. Бурайд үндэстний хувцас хэрэглэл. Эрхтэн дээлийн энгэр хурц, омогтой, цайвар хар улаан өнгийн эдээр гурвалсан хэмжээр хийж түүнийгээ дээд, дунд, доод 3 тэнгэр хэмээн домогддог. Эмэгтэйчүүдийн дээлийн ханцуйн дохон хэсгийг хоргой торгоор өргөн эмжиж, уучны оноог арын хуниаснаас доош байрлуулж идэг. Бурайд дээлийн энгэрийн хэмжээрт хар улаан өнг заавал орох бөгөөд 3 дахь өнгө нь тухайн хүний хүйс наснаас шалтгаалan өөр байдаг. Хар улаан өнгө оруулдаг нь түүхийн хугацаанд тэдний амссан хагцар зовлон харуулсал гашуудлыг илэрхийлдэг байна. Бурайд аялгау Монгол хэлний хойд аялгау болох бөгөөд зөнхлөх ярилцагчид нь Оросын холбооны улс Бурайд улсад нутаглана. Тэр 20 Бурайд аялгаунд үндэслэн 1939 онд гэсэн 3 үсэг нэмэн Орос үсгийг авч албан ёсны бичгийн хэл болгосон юм. Монгол улс дахь бурайдууд халах монгол кирилл бичиг, өр монгол дахь бурайдууд монгол бичгээр хэлээд тэмдэглэж байна. Бурайд аялгаунд дотроо баруун, дундад, зүүн, урд гэсэн 4 аман аялгаутай. Орон сууцны хувьд бурайдууд байшин сууцанд голлон сууж, хадлан хадах, ан агнах, өхөр өсгөх зэрэг аж ахуй эрхлэн амьдардаг. Сүүгээ машиндж зөөхий хийх, талах барих, жимсний чанамл хийх зэрэгээрээ л алдартаагаас гадна найр наадам, харилцаа дуудуулах, зэц булаалдах, бүжиг домог түүх өгүүлэх зэрэгт ихэд шалгарсан ард түмэн юм. Ёхор бол тойрон бүжиг. Эрэгтэй эмэгтэй хүмүүс тойрон зогсоод гар гараасаа барилдсан нар зөвд нэг тийшээ аажим алхангаа ёхор
наадэ гэж аялж эхлээд намуухан дараа нь түрхэн алхдаг. Эртний ёхор нь яруу найраг, уян дурслал болон аялгагүй биеийн хөдөлгөөний хэмнэлийн цогц юм. Настанууд залуучуудтайгаа дугуйр зогсоод бүжиг эхлүүлнэ. Ахмад настангүйгээр бүжиг эхлүүлэхийг нүгэл хэмээн үздэг. Ёхор нь гоо зүйн хувьд нарийн дэглэмтэй бүжиг юм. Одоо бүгдээрээ Казак үндэсний талаар үзье. Урд нь 1911 онд Богд хаант Монгол улсын бүрэлдэхүүнд Хрээд 8 овгийнхан хасаг иргэн амьдарч байсан бөгөөд 1938 оны 6 дугаар сарын 9-нд баг хурал хуралдан үндэсний цөөнх болсон Казакийн асуудлыг шийдэж 1940 онд Баян-Улгийн аймгийг байгуулсан байдаг. Орон сууцны хувьд гэр, тоон, хан, нун гэх 3 үндсэн хэсгээс бүрддэг. Ханийн гадна талыг хэсгийгээр бүрж, дотор талыг хэвсэнцрээр бүрж гойдог. Казак түмний хувьд гэрийн тоон тухайн гэр бүлийн сайн сайхан амар амгалангийн бэлэг тэмдэг болдог байна. Гэрийн дотоод заслан орчлон ертөнц байгаль дэлхийн уялдаа холбоо гэлтгдэг. Хэвсэн дээр цэцгэн хээг дүрсэлж гэрийн тойруулан чимсэн цацаг дээр цансар окторгын хийсвэрхээ угаалцыг дүрслэж гэрийн тавилгуудыг нарийн хийдтээс хийсэн байдаг нь Казак нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл бөгөөд амьдралын гоо зүйн баримтлалыг харуулдаг юм. Казак нь мусульман шашинтай, түрэг гаралтай, малгайдаа шаш ууны үдэг аз жаргал авчирдаг хэмээн бэлгшээн хаддаг. Эрчүүд нь тэнгэрт толгоогоо харуулдаггүй учраас цагаан алчуур толгойдоо зангидах ба клиш хэмээх нэрлэдэг мөн хар тоорцог өмснө. Казак эхнэрийн толгойдоо угладаг цагаан өмргийг шалуаш гэдэг. Бүрэгдийг дагсан гаршуулан ан авлах явдлыг гадаадын олон зуун зуулчид сонирхох болж жил бүр бүрэгдийн баяр бүрэгдчдийн өдөрлөг зохиогдож бүрэгдийг гаршуулан дасгах, сургах, ан авлах уламжлал нь ЮНЕСКОгийн өв соёлд багтаад байна. Төв Азийн нүүдэлчин ард түмэн эрт дээр үеэс багчин шувуудыг гаршуулан даасгаж, ан авд сурган зугаа цэнгэл хийж байсан уламжлал бий. Эдүгэ Арабын импери шахад хаад ядгуур сурвалжтай хүмүүс шонхрыг гаршуулан дагасгаж зугаа цэнгэлийн арга хэмжээ зохиодог бол Казак киргизүүд бүрэгдийг гаршуулан сургаж ан ав хийдэг нь үндэсний зан заншлын хэмжээнд хөгжсөн байдаг. Анхаарал хандуулсанд баярлалаа.